Алтай таван хайрхан минь улсын хойморт задарсан анчин бүргэдийн эсвэрээ алсран цуурайсан уулын эрсийн ухаа цуурайхадасан хөндийдөө утсан домбрын эгшигэн яруухан сонсогддог нутагдаа. Цэмбэсхан намайг хүмүүсийн оролцсон гэдэг Монгол Алтай нэрүүний улсын тусгай хамгаалалтын газрын хамгаалтын захиргаанд мэргэжилтнээр ажилладаг. Анх ажлын гараагаа байгаль хамгаалагчаас эхэлсэн одоо 4 дахь жилдээ хуулийн хэрэгжилт хяналт шалгалт хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байна. Манай хамгаалтын захиргаа 1995 онд байгуулагдсан бөгөөд Алтай таван богдын байгалийн согсолборт газар, Сэлгмийн нурууны байгалийн согсолборт газар гэх 2 байгалийн согсолборт газрын нутаг дэвсгэрт хамаарах орчны бүсийн нийт 5 сүмийн ерөнхий боловсролын сургуулийн эко клубын багш сурагчдад хамтарч экологийн боловсрол олгох сургалтыг явуулж байгаль орчны тэмдэглэлтүүдийг хамтран тэмдэглэж нягт холбоотой хамтарч ажилладаг. Цаашдаа өөрийн ажиллаж буй хамгаалтын захиргаандаа өсвөрийн байгаль хамгаалагч хөтөлбөрийг бий болгохыг зорж байгаа тул Монгол эколог төвөөс зохион байгуулах гэж буй өсвөрийн байгаль хамгаалагчдыг бэлтгэх зууны цэцлэн хөтөлбөрт хамрагдахыг хүсэж байна. Уур амьсгалын өөрчлөлт, биологийн олон янз байдлын хувирдал, хомсдол, хог хаягдал зэрэг олон тулгымдсан асуудлын хор уршгийг хүүхэд багчуудад одоо багаас нь ойлгуулах, байгаль их орондоо хайртай залуу үеийг бэлтгэхэд байгаль орчны салбарын мэргэжилтний хувьд өөрийн хөв нэмрээ оруулахыг хүсдэг. Хэрвээ надад тус хөтөлбөрт оролцох боломж олдсон тохиолдолд Монгол орны уур амьсгалын өөрчлөлт, түүнийг сармөгжүүлэх арга зам, дасан зогсох асуудлын талаар хичээл заах боломжтой. Алтай таван богдын байгалийн согсолборт газрын Алтай таван богд уулын мөнгө сас, мөсөн гол, мөнгө сэвдгийн одоо хаялалт, үнэтэй холбоотой шинжлэх ухааны судалгааны ажлуудын талаар болон Алтай таван богдын байгалийн согсолборт газрын орчны бүсийн сагсаа сүмийн одоо бага сургуулийн эко клубын сурагчдын мод тарж мөнгө сэвдгийг тогтоон барих боломжтой гэх судалгааны ажлын талаар тус танилцуулах болно.